Олон улсын их тайван аюулгүй байдлыг дэмжин сахиулах улс хоорондын хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилготой нэгдсэн үндэсний байгууллага үүсэн байгуулагдсны 70 жилийн ой боллоо. Мөн дэлхийн 2 дугаар дайн дуусны 70 жилийн ойг хүн төрөлхтөн даяараа өргөн тэмдэглэж бүгд найрамд хятад ард улс төв талбайд цэргийн бараад зохион байгуулан анх удаа 30 орчим орны төр засгийн тэргүүнээр түнчлэн 50 гаруй орныг төлөөсөн хүндэт зочид оролцлоо. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк нь Аз номхон 7 бүс нутгийн санхүүгийн ажиллагааг эрчимжүүлэх, дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх зорилготой олон улсын санхүүгийн байгууллага юм. Бүгд найрамдах хятад ард улсын санаачилсан тус банкны гишүүн болохоо илэрхийлэн гэрээнд гарын үсэг зурах боломж 2015 оны 12 дугаар сарын 31-ний хүртэл нээлттэй байна. Тус банкнд Аз, Африк, Австрали, Латин Америкийн 57 улс боломжит гишүүн болсноос 56 улс банкны гэрээг дэмжиж байгаа илэрхийлэн гарын үсэг зурснаа 13 улс баталжээ. Банкны үйл ажиллагаа энэ оны сүүлээр эсвэл 2016 онд эхлэн үнэс сацуу хятадын үндэсний мөнгөнд тэмдэгт юаныг олон улсын валютын сангийн нөөц валютын сагсанд орууллаа. Юаныг дэлхийн нөөц валют болгох тухай шийдвэр 2016 оны 10 дугаар сарын 1-ээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Японы өөрийгөө батлан хамгаалах хүчнийг тус улс шууд халдлагад өртөөгүй байсан ч Америкийн нэгдсэн улс зэрэг холбоотон улсуудаа хамгаалахад ашиглана. Тэрчлэн тус хүчин олон улсын ихийг сахиулах ажиллагаанд илүү өргөн үүрэгтэйгээр оролцох боломжтой болсон. Батлан хамгаалахын ийм шин онолыг Японы парламент баталлаа. Дэлхийн нийтэд тулгарч байгаа гол аюулуудын нэг болсон террористуудын бүлэглэлийг устгахын тулд Америкийн нэгдсэн улс, Их Британи, Герман, Франц зэрэг тэргүүтээ 40 гаруй улс орон хамтарсан эвсэл байгуулж террористуудад агаараас цохилт өгсөөр байна. Харин энэ эвсэлд Орос улс нэгдээгүй боловч Сирийн ерөнхийлөгч Башар аль-Асадын хүсэлтийн дагуу тус улс дахь террорист бүлэглүүдэд тухайлбал Лалын улс бүлэглэлд агаарын цохилт өгч байна. 8 дугаар сарын сүүлч 9 дугаар сарын ихээр Европ ТV дэлхийн 2 дугаар дайн дуусснаас хойш нэгдээгүй хүмүүнлэгийн томоохон хямрал нэрвэгдэж цагаач дөрвөгчдийн их нүүдэлд аргацсан нь одоо ч үргэлжилсээр байна. Энэ оны 12 дугаар сарын 1-ний байдлаар Европ 878,485 цагаагч дөрвөгчийг хүлээн авчээ. Сирт дэх Оросын холбооны улсын суу 24 ам бөмбөгдөгч нисэх онгоцыг хил зөрчсөн хэмээн Сир Туркийн хил орчимд 6000 орчим метрийн өндөрт явхад нь Туркийн агаарын цэргийн хүчний F-16 сөнөөгч нисэх онгоц агаар ангиллын пуужин харваж сөнөв. Туркийн ажиллагааг Оросын холбооны улс эрс эсэргүүцэж 20 арга хэмжээнүүд авч байна. Оросын холбооны улсын иргэний агаарын тээврийн Коголимовая компани Airbus A321-231 нисэх онгоц Синайн хоогт сүүрч 224 хүний амь ирссэн. Оросын холбооны улсын аюулгүй байдлын албаны хувилбараар нисэх онгоцны бүхээгт гар хийцийн тесрэх төхөөрөмж дэлбэрчээ. Энэ хэргийг террорист Лалын улс бүлэглэлийн Синайн хоог дахь салбар хүлээсэн юм. Үүний дараа Францын нийслэл Парис хот тус хот орчимд цурал террорист халдлага болж 130 хүний амь ирсдэж 350 гаруй хүн шархагдсан. Энэ хэргийг Лалын улс үйлдэлснээ хүлээж Франц маягийн 9 дугаар сарын 11 гэж нэрлэжээ. Иран болон 5 дээр нэмэх нэг бүлэг Америкийн нэгдсэн улс, бүгд найрамдах хятад ард улс, Их Британи, Оросын холбооны улс, Франц болон Герман Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх олон жилийн маргааныг зохицуулах түүхэн хилэлцээр байгууллаа. Уг баримт бичигт заасны дагуу Ираны цөмийн хөтөлбөр инхийн зориулалттай нотлогдвол Иран улсад нэгдсэн үндэсний байгууллагын аюул хүн зөвлөл Америкийн нэгдсэн улс, Европын холбооноос авсан 20 арга хэмжээнүүдийг цуцлана. Балбад 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас тус улсад 8857, энэтхэгт 130, бүгд найрамдах хятад ард улсад 27, Бангладешт 4 гээд нийт 9018 хүн амиа алдлаа. Үүний дараа 5 дугаар сарын 12-нд Балбад дахин 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт болж тус улсад 153, энэтхэгт 62, бүгд найрамдах хятад ард улсад 1, Бангладешт 2 гээд нийт 218 хүн амиа алдлаа. Хүлэмжийн хаягдлыг үлэмж хэмжээгээр бууруулах замаар дэлхийн дулаарлыг Цельсийн 1.5-аас 2 хэмээн хооронд барихаар заасан Парисын хилэлцээрийг 195 орны төлөөлөгч дэмжин сайшаалаа. Киотогийн протоколын халааг авах уг баримт бичиг эх жилийн хавар хүртэл гарын үсэг зурхад нээлттэй байна. 55 улс гарын үсэг зурж баталсны дараа хилэлцээр хүчин төгөлдөр болно.